Energy Resource компани говийн ирээдүйд тэтгэлэг сүүлбэр дөрөв хичээлтэй амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн шалгаруулалтанд 130 оюутан материал өгснөөс 3 дахь шатны 30 оюутан үлдэж, энэ хичээлийн жилд сар бүр 80 мянган төгрөгийн стипенд авах болж байна. Өмнө оногийн нийгмийн хөгжлийн шилжүүлэлтээс хүн амын эрс эсэлттэй холбоотойгоор боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр суралцж байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулах хүсэлтийг уулуухан компаниудад тавьсан байна. Energy Resource компани энэхүү хүсэлтийг хүлээн авч нийгмийн салбарт суралцж байгаа оюутан залуус тэтгэлгээ төлөхөө олгосон байна. Хамгийн одоо шавдсгүй энэ үеийг бол оюутны хөрөнгө оруулалттай тийм нийгэм боловсрол үүдэг. Тэгээ манай энэ одоо оюутны хүүхд залуучууд Монголд мөрдийн ирээдүйг болсон хүүхд орчуудын төлөө бол үнэхээр одоо бодиттой хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа компани өдөр Energy Resource компани гэж бодож байна. Энэ жилийн одоо зохион байгуулалт бодлого одоо хүрээнд бол яг ерөнхий боловсролын сургуультай тэтгэлгээ одоо боловсролын боловсролын чиглэлээр одоо орон нутгийн нийгмийн хөгжлийн шилжүүлсэн сувилхын газраас хамтарч ажиллаа. Яг л одоо зөвхөн тийм ээ 12,000 гаруй хүнтэй болж байгаа. Тэр сургууль цэцэрлэгийн хүртэмж одоо төвлөрөх шаардлагатай болж байна. За аймагт ч гэсэн сургууль бий болж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр сурж байгаа хүмүүсийг илүү төвшөх бодлогоор ажилласан. Тэгээд энэ жил одоо ерөнхий боловсролын сургуулийн боловсролын багш хүүхдүүд нөлөөлөх төлөв бас хамрагдлаа. Хатаа шударга шалгаруулалтаар явагдаж энэ тэтгэлэгт хамрагдсан залуус сургуулиуд төсөөд ажлын байраа хангагдах давуу эрхтэй байдаг байна. Ялангуяа боловсролын чиглэлээр суралцж байгаа оюутан залуус компанийн цогцолцсон сумыг нутагт барьж байгаа сургууль цэцэрлэгийн цогцолбот дадлажих болон төсөөд ажиллах боломж нээлттэй болжээ. Оюутны тэтгэл хөтөлбөрт 3 жил арал амжилт харуулж байна. Энэ жил миний төгсөх бүс сүүлийн жил тэгээд энэ жил орсондоо маш их таатай байна. Energy Resource компанийн навигын тэтгэл хөтөлбөр нь 3 шатаа маш өндөр шалгуурын доор нөхөдөл. Ордын зарим оюутан хичээлийн хажуугаар ажил хийгээд ч юм уу мөнгө олох ямар нэг хөөсрөл хайдаг байсан бол тийх болон тийх шаардлагагүйгээр одоо тэрхүү цагаа бол яг өөрийнхөө хичээл өөрийгөө хөгжүүлэх дэвшүүлэх тал руугаа хандуулах боломжийг олгож байгаагаар их давуу талтай. Energy Resource компаниас нэг төсөв ажиллаж байгаа орон нутгийн зөвхөн ахалтай бусад асуудлын хамт таарч хамт хавь илүү байдаг. Энэ зүйлс бас бүхцэлээр харагдаж байдаг. Түүнчлээс Energy Resource компанийн боловсролын салбарт маш том хөрөнгө оруулалт хийж байгаа. Energy Resource компанийн боловсролыг дэмжих хөтөлбөрт 130 гаруй оюутан хамрагдаж 100 гаруй сая төгрөг сургалтын тэтгэлэг олгоод байгаамаа.